Нэг нам дангаараа хит их хугацаанд буюу сүүлийн 10 жил засаг барихаар яаж дампуурдгийг бодож шин. Солонгосын талтай хамтарч хагаад 10 аймагт дулааны станц барина гэж төсөл хийгээд мөнгөний одоо солонгосын компани яаж гаш дампуурсан юм мэдгүй. Зээл авсан хугацаа чинь дуусч яхад бид нар гүйцэтгэл нь 45% та буюу нэг тал төмөртэй л үлдчих. Төмөр каркацтай. Тэгэхээр бид нар энэ Улаан намын цагаан байрны дээрэмчдэд ч ямар нэгэн байдлаар хариуцлага тооцохгүй бол гараас нь ажил гарахаа болцсны тод жишээг сая сангийн яам хариулж байгаа. Тэгээ сүүлдээ одоо төрийн нарийн өөрөө сайдынхаа эрхийг хэрэгжүүлнэ гэж зогсож сайдаас нь асуугаад байна. Улсын хурлаас ерөнхий сайдыг томлоод ерөнхий сайд нь засгийн газрын гишүүдэд томлоод засгийн газар нь өөрөө төрийн нарийн бичгийн дарга нарыг томлож байгаа. Энэ 133 их найд төгрөг дээр жишээлхэд төсвийн тухай хууль зөрчигдөд байгааг засах хэсгийн сайдаас асууж байгаа байхгүй.